Өөрийгөө төгсгөө ярьсан гэж хэлсэн. Тэр үгэндээ нэрэндээ өөрөө ороод чиглээ болчихлоо шүү дээ. Хүлээс гад. Хүмүүсийн хүлээлтэнд нийцэх хэрэгтэй болчих. Төгс багш гэж байна. Төгсгөө ярьсан багш юу төгс биш болоод байгаа юм гэхээр төгс гэрсэн гэдэг нэр нь гэгэрэлд хүрсэн гэж хэлсэн цагаасаа гэгэрэлд живсэн гэнэ. Бас зөвс гэж. Өөлийн өрөөнд тарим тий өрөө буцаад хураана гэдэг шиг. Гол усны нэг таарсан битүүл хамгийн секси юм шиг санагдаж. Үүнэндээ өхөн гэдэг нь өхөл рүү ч эхлэл рүү ч явж байгаа. Төгс гэдэг нь голчийг барьж байгаа гэсэн үг биш. Заримдаа хоёр туйл руугаа тууш. Нэг хүлэн зөвшөөрдөг үедээ л хүмүүс төгс төлөвлөлтөд тэмүүлэгч болж байна. Алдчихж унжиж алт. Надад орохгүй бол алдаа гэж байна. Итгэдсэн байдал нь бүхний дөрөв. Яг гэвэл хэн бүхэнд тэгж чадахгүй учраас. Алдаатай бүтээл нь хүний мөн. Яг тэр засах зүйл байх учраас. Гэрэл харахгүй дотор шүү дээ. Харахгүй гэрэл дотор үзэгддэг. Би магтахаар өөрийгөө тэрвэр. Хүлээлт гэдэг үгний язгуур нь хүлээн. Хүлээ гэж хэлбэл хүн зовсдог. Сайн уурч. Бараа аманд орохоор арслангийн аманд ороод баасвал. Тэмүүлж арслангийн нэг гэсэн. Хэлэх үг дутвал ерсөн ухаанд зайлуулна. Их үг хэлсэндээ ч биш. Яг чухал үг хэлэхдээ юм биш. Ерсөн ухаанд дутвал хинэж дөрөв. Ерсөн ухаан дотор хинэж дөрөхгүй. Ерсөн ухаантай байж хинэж дөрөхгүй. Ингэж хэлвэл хинж чамд итгэхээр болно. Нөө ерсөн ухаан гэдэг хүмүүс юу гэж ойлгодог вэ? Тэгээ түүнийгээ ерсөн ухаантай болно гэж тэдгээр зүйлсүүдийг хийх гэж хичээх. Тийм зүйл байдаг байна. Барилгачин барилгаал барьдаг бол барилга барилгачин барьдаг. Өөрөө бодсон жирэлзээтэй, бусд нь бодсон жирэлзээтэй. Жирэлзээ үгүй бол юу ч үгүй. Танхаасан чанар шиг санагдаж. Жирэлзээ үгүй ажиглалт бол эрдмийн дэд. Шүмсэг чанар бол эгэлгүй өрөөсөг. Эндээ толгой гашилж байна. Эгэлгүй өрөөсөл гэдэг эгэлгүй өрөөсөл гэдэг юу гэж ойлгох. Гашлаад өнгөрчөд хэлж байна. Хаасан бол дүүрэн гэсэн үг. Тэгэд дүүрэн бол хаасан гэсэн. Хавцал бол малуу зам. Хавдах байдал өрөөсгөл. Сонголт бол сонгохгүй гэсэн. Итгэл үнэмшлийг нурааж штэ ер нь бол. Бодолт юм байна те. Тийм бодолт гэдэг тунгаан мунгаан гэж заваад байгаа байхгүй те. Шингэн нэг. Үсвэсээ тунгаан. Сонсох чадвар бол ярих чадвар. Бичих бол бичээс. Бүх зүйл 15-тай. Харьцангуй бол ганц ойлголттой. Бузар бол булзаар бол гэсэн.
Харлаа гэдэг нь харж байгаа харахгүй байгаа хэрэг. Төгс гэдэг нь төрмөл байдлыг хэлнэ. Сул тал бол давуу тал. Хүрэлцэл бол харилцал. Хүн харцаараа хүрэлцдэг. Бүхэл гэдэг нь нэг гэсэн үг. Бутархай гэдэг нь бусад гэсэн. Энэ нь эхлэл бол бүхэл цааш бутарна. Эцэст нь эхлэл дээр очно. Ирэмгээ зэрэг гэдэг нь ирчлэлт юм. Айдас гэдэг нь амлалт юм. Амлалт үгүй бол айдас үгүй. Ирчлэлт. Бүл гэдэг нь бүтэн хэлхээ. Нар гэдэг нь навчны тоосон зэрэг. Харц гэдэг нь харьяалалгүй гэсэн. Бид харц гэдэг нь харьяалалгүй. Харах өнцөг. Олон харах өнцөгтэй байна гэж би аль нэг харах өнцөгтөр өөрөө харьяалж хүлэхгүй. Тэгээ харц чинь бүх зүйлийг харж байдаг шүү дээ. Нүд харах зүйлүүдийг харж. Тэгвэл харьяалалгүй гэж ойлгож бас тэр том байна. Орон зай бол оргүй хоосон биш. Энэ бол эрхчлөөний товхог. Тэр амжилт бол хэмжээ хэзээ. Эхлэл бол төгсгөл биш. Төгсгөл харин эхлэл. Хостол бол ховор тохиох завшаан. Том сүнсний хогдол эсвэл ховор сүнсний хогдол. Хүсэл бол тэмцэл тулаан. Харин уужрал бол биелэл. Сар бол сансрын үлэг. Их кодны элчис. Кодны элчис. Энэ сансрын үлэг та нарын мэдэх төсөөлөхөөс өөр гэж маш өндөр түвшин юмшсан. Тэр өөрөө амьтаа бол. Тогтсон үзэл суртал бол төрөгдүүлэх шалтгаан. Чиг нь харцыг харуулж сохрно. Харцан сүнс оршдог гэж тайлжсэн да. Тэнгүүд нөгөө би одоо юм ном хальт ном уншсан чинь тэн дээр бурхан руу харж болохгүй гэдэг юм үг дахин татагдал харцан чинь нүдэн сорцохгүй дийлэхгүй тэр мөрөөр бодож байна. Багш бол басамжтанд оромжлогч. Шид бол санаашран өртөлгч. Бог яарсан нь юу вэ? Басамжтанд оромжлогч. Санаашран өртөлгч. Толгой өртгөө. Яхаа бүх сүнс мэдж байгаа шүү. Төл багш чинь гэдэг. Басамжтанд өдөөж яаж юм. Стол өдөөгч. Тийм. Өдөөгч гэдэг утгаараа юм дээ. Тийм. Гэрэл бол гэрлийн дайсан. Гэрэл үү? Яа гэрэл. Ойлголтоор хүсэл шунал бол хүсэлгүй гэсэн үг.
хүсэлт шунаа. Бараг тийш ойлгосон. Заримдаа хүсчний юм авлаа гэхэд яг хэрэгтэй зүйл биш гэдэг л та. Тэгэхээр өсөх процесс маань тийм юм бэ тийм хүнд. Зоос бол хоёр талтай, мөнгө бол мөн чанар. Мөнгө гэдэг нь мөн үг гэсэн үг. Эргэлт гэдэг нь эрчлээс гэдэг нь хэлхээс гэдэг нь холбоос гэдэг нь холбогдсон гэсэн үг. Зүуд гэдэг нь зөнгөөр харах гэсэн үг. Зөнгийн үд гэж сонсч ирсэн. Дуусах. Эвлэгч